мөнгнөөс илүү том эрх ашиг цаана нь биш үү дээ. Хэрэв хамт явбал улс орон даяар улс төржилт хит өрсөлдөөнд орох нөхцөлийг бий болгоно. Мөнгнөөс илүү том эрх ашиг цаана нь биш үү дээ. Улсын хурлын сонгуулийг явуулах гэж асуудал үүсдэг. Тэгтэл орон нутгийн бүх нэгжийн эрх мэдлийн хуваарлалтыг нэг дор хийхэд маш олон хүн ялагдал хүлээнэ. Бас хэдэн мянган хүн сонгуульд оролцох бай. Үүнийг дагаад хэдэн сонгуулийн кампанид ажлыг зохион байгуулах вэ гэх мэт олон асуудал бий. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг маш нухацтай авч үзэх хэрэгтэй. Ялангуяа баг, хороо, сумын удирдлага, иргэдийн төлөөлөгч, орон нутгийн удирдлагын байгууллага байгуулж байгаа үйл явц зэргийг нь тодорхой болгох ёстой. Гэтэл одоо аймаг суманд хэн олон ах дүүтэн сонгогддог байх жишээтэй. Тиймээс орон нутгийн сонгуулийн тухай хуулийг тусад нь авч үзэх зайлшгүй шаардлагатай. Ганхуй гишүүн сонгуульд өгчихсөн байхад өөрсөддөө тааруулж хууль хийх гээд ингэж явах хэрэг байхгүй л баймаар юм. 2008 онд хоёр сонгуулийг хамтд нь явуулахын зөв гэж бүгдээрээ гараа өргөөд баталчихсан байхаа сонгуулийн төгөлдршил гээд Монгол Ардын намынхан хүлээн зөвшөөрч байсан мэт. Үүнээс хойш 4 жил сонгуулийн хууль яриа үздэй. Тухайн үед нь ярьж байхгүй яасан юм. Одоо сонгуульд өгчихсөн байхад өөрсөддөө тааруулж хууль хийх гэж ингэж явах хэрэг байхгүй л баймаар юм. Дэлхийн нийтийн хандлага бодсон ч сонгуульд маш бага хугацаа, бага мөнгө зарцуулж байна. Сонгуулийн оронд иргэд төрн ажиллаа хийж байсан дээр үз. 2008 оны сонгуулийн булхаанаас болж тэр олон залуусын эрүүл мэнд, амнаас, амьдралаар тоглолцоход өнөөдөр дахин ийм зүйл яриад байгааг би ерөөсөө ойлгохгүй. Тэр сонгуулийг сканераар явуулахаар төсөв баталж өгч байсан. Гэтэл яг сонгуул болох төхөнгүүт амжихгүй юм байна гэдэл явуулсан шүү дээ. Улсын хурлын гишүүн Батүл Монгол Ардын намынхан хоёр өөр зүйлийг хольж хутгаад байна. Яагад гэвэл орон нутгийн сонгуул ард орхигддог. Хаягддаг нь орон нутгийн эрх ашигыг хаях үндслэл болоод байгаа юм. Улсын хурлын сонгуультай хамтд нь явуулснаар орон нутгийн асуудлыг үндэсний бодлоготойгоо уйж өгч байна гэсэн үг. Ер нь ихэнх оронд орон нутгийнхаа сонгуулийг парламентын сонгуулийн өмнө явуулдаг юм билээ. Орон нутгийн бодлогоосоо ихэж улс үндэстний бодлого ярина гэсэн үг. Хоёр сонгуулийг зэрэг явуулах боломжгүй. Сонгуул бодолчихно гэж Монгол Ардын намынхан яриад байгаа. Бололцоотой байлгүй яадаг юм. Монгол Ардын намын нөхдүүд хоёр өөр зүйлийг хольж яриад байх юм. Сонгуул шудраг явуулах, хоёр сонгуулийг зэрэг явуулах гэдэг чинь хоёр өөр зүйл. Харин хамтд нь явуулсан инх бол гişүү. Хоёр том сонгуул зэрэг явуулахад хүндрэлтэй. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар энэ хоёр сонгуул хамт явах ёстой. Асуудал бий. Ялангуяа орон нутгаар явж ажиллахад иргэд саналаа ярьж байна. Сонгуул зохион байгуулж ирсэн зовлон жаргалыг нь мэдэх хүмүүстэй ярилцаж байхад хоёр том сонгуул зэрэг явуулахад хүндрэлтэй асуудал их гарна гэдэг. Дээр нь анхудаа автоматар санал хураах гэж байна. Урд нь хэрэглэж байгаагүй арга. Тиймээс эргэлзэж байгаа олон хүн бий. Хоёр сонгуулийг зэрэг явуулах нь ихээхэн техник ажиллагаатай. Зэрэг явуулъя гэхэд маргаан дагуулах болов уу гэсэн асуудал нэлээд гарах байх. Асуудлыг ярилцсан. Одоогоор энэ хууль хүчин төгөлдөр байгаа шүү дээ. Инх төвшин гişүү. Цуг хийн гэхээр 10 гаруй бэрхшээл байна. Хоёр сонгуулийг хамтд нь салгахгүй цуг хийн гэхээр 10 гаруй бэрхшээл байна. Тухайн үед орон даяар сонгуул явна. Жишээ нь улсын хурлын сонгуул, аймгийн сонгуул, сумын сонгуул, багийн сонгуул, дүүрэг дээр, хот дээр гээд зэрэг сонгуул болохоор сонгуулийнхан дүнг баталгаажуулна гэдэг нэлээд төвөгтэй болчих вэ гэж болгоомжлж байна. 20-од мянган хүн орох болж байгаа. Энийг нэгэн өдөр явуулахад техникийн талаасаач, хүн хүч талаасаач, хууль эрх зүйн талаасаач, улс төр талаасаач хүнд. Сүхбаатар гişүү. Хоёр сонгуулийг зэрэг явуулах нь эрсдэлтэй. Харин боломж тун хомс болчиход байна. Чи боддоо орон нутагт нийт 7721 хүн сонгогддог. Тэгэхээр дор хаяж 15000 гаруй хүн нэр дэвшнэ гэсэн үг. Дээрээс нь улсын хурлд 76 хүн сонгогдно. Нэг тойрогт 5 нэр дэвшигчээр тооцоолбол 400 гаруй хүн өрсөлдөх. Ингээд тооцоолбол улсын хурл болоод орон нутгийн сонгуул дунджаар 16000 хүн нэр дэвших байгаа биз. Ингээд сонгуулийн дүн гаргахад 8000 нь ялагдал хүлээнэ. Ялагдаж буй нам нэр дэвшигч ихэнх нь ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс энэ ялагдал хүлээх 8000 хүнээс хэдэн хүлээн зөвшөөрөхгүй зарга үүсгэх бол ингээд бодохоор хоёр сонгуулийг зэрэг явуулах их эрсдэлтэй. Тэгээд ч ийм том хэмжээний сонгуул зохион байгуулахад хэдэн хүн оролцох вэ? Хичнээн хэмжээний зардал гарах вэ? Сонгогчид ч бас хичнээн хүний нэр дугуулах вэ гэд бэрхшээлтэй. Тиймээс үүнийг эргэн харж хоёр тусад нь сонгуул явуулах нь зөв гэж бодож байна. Инх бол гişүү. Маш их мөнгө хэмнэх нь Монгол Ардын намд таалагдахгүй байна. Хоёр сонгуулийг хамтд нь явуулах нь олон сайн талтай. Хамгийн наад зах нь зардал, хяналт, сурталчилгаа хэмнэн. Сонгогчдыг 2 удаа чирэгдүүлэхгүй. Нэг л удаа сонгуул явуулна. Маш их мөнгө хэмнэж болно. Хуудасны нэг нүрт улсын хурал нэр дэвшигчдийн намтар, хоёрдугаар нүрт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нэр дэвшигчдийн намтар гээд айлд нэг л цаас оруулж өгнө. Энэ мэтээр эдийн засгийн хувьд маш хэрэгтэй. Энэ мэт олон талын хэмнэлттэй. Гэхдээ энэ бүхэн Монгол Ардын намд таалагдахгүй л байна да.
Орон нутгийн сонгуулийг улсын хурлын сонгуультай зэрэг хийх нь зөв буруу гэдгийг ярихаас илүү зохион байгуулах бодит боломж, хууль эрх зүйн орчин харгалзан үзэх ёстой. Зэрэг явуулах өөрөөр өдөрт явуулсанд зарчмын ялгаа байхгүй. Харин зохион байгуулалтын хувьд улсын хурлын сонгуулийг холимог хэлбэрээр өгөхөөр нам дугуйлна. Нэр дэвшиж буй 2 хүнийг дугуйлна. Дээрээс нь аймаг сум, дүүрэгт нэр дэвшиж байгаа 20-30 хүн дугуйлна гэхээр сонгогчдод хүндрэлтэй. Мөн үүнийг нь тоолох, боловсруулахад техник технологийн нөхцөл боломжийг харгалзах ёстой. Үүнээс болж сонгууль зохион байгуулалтгүй болсон, шударга бус болсон гэд үүмэнд хүргэх сөрөг үр дагаварт хүргэчихвээ гэж болгоомжилж байна.